Сургалтын менежер дүнгийн хавтгай үүсгэж өгснөөр анги удирдсан багшид жилийн эцсийн дүнгийн хавтгай харагдах боломжтой. Жилийн эцсийн дүнгийн хавтгай үүсгэхдээ үнэлгээ үнцэнсний жилийн эцсийн дүнгийн хавтгай табыг сонгоно. 100 урд байрлах сонголтоос жилийн эцсийг сонгон дүнгийн хавтгай үүсгэх анги сонгосноор дараах дэлгэц нэгдэнэ. Баталгаажуулсан төлөв нь жилийн эцсийн дүн гарч баталгаажуулсныг илтгэн. Баталгаажуулаагүй төлөв нь жилийн эцсийн дүн гарч баталгаажуулаагүй гэлтгэн. Үүсээгүй төлөв нь хичээлийн дүн гараагүй гэлтгэн. Дүнгийн хавтгай үүсгэхдээ бүртгэх товч болон тухайн бүлгийн ард байрлах нэмэх товч дээр дарж үүсгэх боломжтой. Бүлэг хэсэгт дүнгийн хавтгай үүсгэх бүлгийг сонголтоос сонгоно. Бүлгийн доор нийт хичээлийн болон дүн баталгаажуулсан тоог харуулдаг. Аргачлал хэсэгт дундас сонголтыг сонгоно. Үнэлгээний төрөл сонголтоос 1-8 үнэлгээг сонгоно. Чансаа бодох хэсэг чек хийсэн тохиолдолд e-parent болон e-student аппликейшн дээр тухайн сурагч ангийн нийт хэддүгээр ирэмблэгдэж байгааг харуулна. Чансаа бодох хэсэг чек хийгээгүй тохиолдолд тухайн сурагч e-parent болон e-student аппликейшн дээр хэддээр ирэмблэгдэж байгааг харуулахгүй. Мэдээлэл оруулж дуусны дараа бодох товч дарахад дүнгийн хавтгай бодогдож дараах дэлгэц нэгдэнэ. Ангийн хохид хөвгүүд дээд доод оноо болон хичээлийн жагсаалтыг хичээлийг дарж хичээлийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой бөгөөд баталгаажуулах товчийг дарж дүнгийн хавтгайг баталгаажуулна. Баталгаажуулсан дүнгийн хавтгайн ард байрлах харах товчийг дарж дүнгийн хавтгайг харна. Мөн мэдээллийг Excel файлаар татаж харах боломжтой. Баталгаажуулсан дүнгийн хавтгайн ард байрлах X товчийг дарж баталгаажуулсан дүнгийн хавтгайг идэвхтэй болгоно. Баталгаажуулаагүй дүнгийн хавтгай ард байрлах засах товч дээр дарж дүнгийн хавтгайг дахин баталгаажуулах боломжтой. Баталгаажуулаагүй дүнгийн хавтгай ард байрлах дахин тооцоолох товч дарж дахин тооцоолуулах буюу дүн баталгаажуулсан хичээлүүдээ дүнгийн хавтгай дээр нэмнэ. Баталгаажуулаагүй дүнгийн хавтгай ард байрлах устгах товч дээр дарж үүсгэсэн дүнгийн хавтгайг устгах боломжтой. Ингээд сургалтын менежерийн үүсгэсэн жилийн эцсийн дүнгийн хавтгай анги удирдсан багшид харагдана. Сургалтын менежер жилийн эцсийн дүнгийн хавтгайг харах, засах, устгах, дахин тооцоолуулах, мөн үүсгэсэн дүнгийн хавтгайг Excel-ээр татан харах боломжтой.